За. За сүүлд орсон хавтаа танилцуулъя. Бичлэгээ болчих гээд. За юу орлоо? Ажилчид дээр үнэлгээ гэдэг хэсгийг орууллаа. За шууд одоо энэ сая ямар ч тест явахгүй болохоор манай нөгөө үндсэн вебсайтн дээр хоос харагдаж байгаа. Одоо зөвхөн энэ дээдлийн энэ 3 меню харагдаж байгаа оронгууд хоосоо. Энэ дээр юу нэмэх вэ гэхээр одоо хэдлээ шалгуурууд гэдэг хэсэг дээр шинэ шалгуур гээд энэ дээр одоо ажилчдаа юугаар нь үнэлэх үү гэдгийг эхлээд бичээд оруулчихна гэсэн үг. Тэ хувцаслалт бол хувцаслалт өшөө сэтгэл ханамжийн судалгаа гэдэг төлөвлөгөөнийх нэг үнэлгээнүүд байгаа зэн да. Тэднэрээр оруулчихна гэсэн үг. Одоо би энэ дээр нэг тест үнэлгээ гэдээ оруулчих. За энэ дээр дарааллаа бичээд тест дугаараа бичээд ингээ хадгалчихна. За тэнгууд манай шалгуурууд дотор юу үнэлэгдэх ёстой зүйлсүүд ингээ ороод ирж байгаа гэсэн үг. Энэ тест үнэлгээ гэдэг. За энэ болохоор өдрийн үнэлгээнд дээрээ ороод ирнэ гэсэн үг. Одоо өдрийн үнэлгээнд дээр зөвхөн тухайн өдөр ажилдаа ирсэн байгаа ажилчдын үнэлгээ гарч ирэх ёстой гэсэн үг. Эрэг хүнд бол үнэлгээ өгөх боломжгүй гэдэг үгнээс. За тэгээд одоо манай энэ тест үнэлгээ гэдэг маань энд ороод ирсэн байна. Энэ хувцаслалт сэтгэл ханамж гэдэг ерөнхийдөө үнэлгээний жагсаалтаа ингээд өөрсдөө үүсгэж чинь гэсэн үг. Ажилчдынхаа ирэх ёстой өдөр үнэлгээнүүдийг үүсгэлээ. Тэгээд үнэлгээгээ шууд өгөөд явчихна гэсэн үг. Одоо тэ бүх юм окей байвал 5 од. Нэг таал байвал 3 од гээд энэ бүх үнэлгээнүүд нь харьцуулагдаад хойно нөгөө нэг KPI гаргах зорилттой хувь бодогдож явж байгаа. Одоо хувцаслалт нь гутлаа малтсан бол 4-ч гэдэг юм уу. Ингээд үнэлээд тэгээд дундч процесс нэг гараад ирж байгаа гэсэн үг. За ингээд үнэлгээний хэсэг ингээд олж байгаа. Энэ үнэлгээнүүд одоо ажилчдын KPI үзүүлэлтэн дээр орж ирж байгаа. За KPI үзүүлэлтийг ерөнхийдөө нэг сараар нь хадгалаад ресет хийгээд явж байгаа. Одоо яг бүтэн сарын юунууд явж байгаа гэсэн үг. Тооцоо ерөнхийдөө бүгднгийнх нь дундаж үнэлгээнүүдийг аваад энэ нийт KPI гаргаад ирж байгаа. Элс цаг баримтлал, даалгавар үнэлгээ гэдэг. Энэ үнэлгээн дээр болохоор саяны үнэлгээний хэсгийн дундаж оноонууд гараад ирж байгаа гэсэн үг. Тэгээд хойдлынхоо ажилчтайхаа дэлгэрэнгүүдээр нь дараад харахаар ерөнхийдөө үнэлгээний дэлгэрэнгүй нь гараад ирнэ гэсэн үг. За 91% ажилтан байна. Элсэн 100. За даалгаврууд болохоор нийт 7 даалгавар байна. Тэгээд дуусгасан 50 дуусгасан нэг нь хугацаа хэлсэн нэг нь эхлүүлэг байна гэсэн үг. За ингээд юу яаж байгаа. Энэ KPI хадгалах гэдэг ерөнхийдөө тухайн сардач өдөртөө ч юм ингээ хадгалцдаг гэсэн үг. Энэ яг сараар нь хадгалж байгаа, сүүлийн байдлаар нь хадгалж байгаа гэсэн үг. Тэгээд KPI түүх рүүгээ оронгууд нөгөө сарын түүхүүд нь ингээд хадгалагдаад үлдэнэ гэсэн үг одоо энэ дээр. Дэлгэрэнгүйг нь дараад харахаар хамгийн сүүлийн сарын хадгалагдсан байдлаараа жагсаалтаараа гараад ирнэ гэсэн үг. За энэ дээр нэмээд хүмүүсээ тусад нь хүмүүсээр шүүгээд хайчиж болно. За энэ ингээ барсих, туягих, эсвэл ингээ бүгдийг харьяа гэвэл ингээ харчихна гэсэн үг. За ийм апдейт орлоо. За өшөөч нь ажилчдын хуваар дээр орсон байгаа. За хуваарийг хийгээдсэн болохоор ерөнхийдөө тайлбарлахгүй үлдээч та. Нөгөө нэг харин хуваар дээр цагийн ээлжүүдээ шууд устгаж энэ нэг жоохон алдаа байсан. Тэр алдаагаа засцсан. Шууд устгаж хасаж нэмж болдог болцсон байгаа. За тэгээд өшөө ажилчид бүртгүүлэх болон ажилчдын бүртгэлийг засах үед яаралтай холбоо өрөх утасны дугааруулан гэрээийг нь авдаг болцсон байгаа. Дахиад нэг ерөнхийдөө өнөөдрийн байдлаар байгаа апдейтыг танилцууллаа. Апдейтууд нь дахиад үргэлжлээд цаашаа хийгдэж явж байгаа.